За тэгвэл Дубай 2025 Азийн хүүхдийн пара наадамд оролцогч тамирчин дасгалжуулагчид өнгөрсөн зунаас бэлтгэл сургалтанд эрчимтэй оржээ. Ирэх сарын 7-ноос 14-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болох хүүхдийн пара наадамд Монгол улсаас хөнгөн атлетик, бөөрөн цэг, зээрэн цэг, жад шидэлт, 800 метрийн гүйлт, пара бочи төрөл, пара пауэрлифтинг гэсэн 6 төрлөөр тамирчид бэлтгэлээ базааж байна. Харамсалтай нь энэ наадамд оролцох тамирчдын зардлыг бусын төсөвт суулгаагүйгээс тамирчид дасгалжуулагчид хүнд байдалд оржээ. Тэгвэл хүүхдийн төлөөх фондоос шаардлагатай зардлыг санхүүжүүлнэ гэдгийг салбарын сайд амлалаа. За өнгөрсөн онд болсон Парисын Олимпиор Монгол улсын пара тамирчид өнөлхөө сайн амжилт үзүүлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид орон зориг өгөөд зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хувьд зориг мөрөөдөлтөй болоход нь тусалсан үйл явдал болжээ. За энэ хүрээнд олон залуучууд өөрсдийн бэрхшээлээ үйл тоон спортын төрлүүдээр хичээлж эхэлсэн байна. За тэгвэл 12 дугаар сарын 7-оос 14-нд Дубай хотноо болох Азийн залуучуудын пара наадамд оролцохоор Монгол улсын баг тамирчид эрчимтэй бэлтгэлээ базааж байна. Манай спорт бол бие хөгжил ер нь л тийм сайн. Спортод хичээлээд бодгоос илүү нөгөө гой мөрөөдөд явж байгаа. Гой нөгөө амжилтгаар заахнаа хараад тэгэл гой мөрөөдөл явж байгаа. Чиний мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдлөө тэгэл энэ гой алдаатай тамирчин болохыг мөрөдөж байна даа энэ. Одоо Азийн найдваруудад тэгэл энэ олонний итгэлийг алдчихгүй тэгэл амар том ажиг үдэл явж байгаа юм шиг санагдаж байна да. Бидний мөрөөдөл тэр тэмцээд яваад тэгээд амжилт гараад медаль аваад тийм юувал даваг дэмжиж тэгэл би бол маш их баяртай одоо надад итгэлтэй байгаа тийм би итгэлээр алдахгүйгээл би хэлээ. Гэртээ уулзаад энэ дэрснээс хойш амжилт гарах амар тэмүүлэл өндөр болсон. За пара наадамд оролцох хүүхэд залуус бэлтгэл сургуультай хийж үндсэндээ жигдэрчээ. За гэвч хамгийн тулгамдсан асуудал нь онгоцны тийзний зардал болон очоод байрлах хоол унаа зочд буудлын зардлыг хариуцсан яам төр засгийн газар шийдэж өгөөгүй өнөөдрийг хүрчээ. Одоо бидэнд бол хүндрэлтэй нэг л асуудал байна. Бэлтгэл сургуулаа бол тавьж сайн хийж байна. Зардал мөнгөний тал дээр маш хүнд байна. Айл одоо захиалгаа өгөөд баярныхаа захиалгыг өгөөд буудал бэлэн болсон байх хэвээр. Буудал бол удаараараа цуслагдж байна. Одоо бодлоо улам үнэтэй болж байна. Хэрвээ эрт авсан бол бид дөрвөөрөө эднэр орчих. Хоёроо дөрвөөрөө гурваар орчих болтой. Тэр талын юмнууд нь бол нэлээд хоцрогдож байна. Дээрээс нь онгоцны билет бол одоо хүн бүхэн мэднэ. Нэг өдөр өнгөрөхт л одоо билетний үн өөрчлөгдөж идэг, нэмэгдэж идэг. Энэ наадмаас манай холбоо Паралимпийн тамирчид ганцхан хоос ирэхгүй. Энийг бол би баталгаатай хэлнэ. Энэ итгэл хүүхдүүдийн урам зориг хоолмааргүй байна. Холсон орон жигдрээд тэр тэмцээнд нь оруулаад ирмээр байна. Тэр цаг та нар бидний ирсний дараа яаж уралцсныг та нар хайнагаа би одоо итгэл дүүрэн тавих. За Азийн 5 дугаар наадамд бэлдэж байгаа ажлын хэсгийн мэдээлэлээр бол багийн тамирчдын хоол зочд буудлын зардалд 166.3 сая төгрөг, онгоцны нислэгт 78.4 сая төгрөгийн зардал хэрэгтэй байгаа ч ямар ч төсөв суугаагүй байна. Иймээс ч эх орноо төлөөлөн олон улсын наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зардлыг шийдэж өгөх хүсэлтийг тавиад баггүй хугацаа өнгөрсөн байна. За энэ асуудлаар гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас тодруулахад заавал шийдэж өгнө гэлээ. Хүүхдийн төлөө сангаас гаргахаар ажиллаж байгаа. Зардал бараг шийдэгч байх уу? Асуудал байхгүй. Өнгөрсөн доонд л бичгнэрсэн мэл. Шийдэгдэнэ. Хүүхдүүдийн төлөө бол бид нар заавал өгнө шүү дээ. Зэйхүү салбарын сайдын зүгээс пара өсвөрийн тамирчдын тэмцээнд оролцоход нь мөнгө харамлахгүй гэдгээ илэрхийлснээр шигшээ багийн хүүхдүүдэд тулгараад байсан олон сарын бэлтгэл нь талаар болохгүй гэдэг айц төгшөөр арилж үлдсэн хоногудаа бэлтгэлээ базааж амжилт үзүүлнэ гэсэн урам зориг сэргсэн бизээ. Гол нь эх орноо төлөөлөн төв дэлхийн хэмжээний спортын тэмцээн уралдаанд оролцож байгаа шигшээ багийн тамирчдынхаа зардлын асуудлыг тодорхойгүй орхидог, цаг тулган шийдвэрлэдэг байдал нь тамирчдын бэлтгэл эсэх санааны байдалд том нөлөө үзүүлж байгаа гэдгийг онцолъё.